Өсвөр насны хүүхдүүдийн 7 уг тутмын нэг нь цахим орчинд садар самантай холбогдолтой мессежийг хүлээн авсаар байна. Энэ талаар бид хамтгаар хоёр бүсгүйтэй хамтран нэгэн туршилтыг хийлээ. Туршилтанд орсон хоёр бүсгүйн 12 болон 16 настай охины Facebook хаяг нээн судаллаа. Туршилтын дагуу би одоо 16 настай охин болоод Facebook хаяг нээсэн. 12 настай охины Facebook хаяг нээж 10 хоног маш идэвхтэй хөтлсөн. Тэгээ ингээд 10 хоног хөтлж авах хугацаанд бол надад учир битүүлгээр 6 авах уу? За шивээс хэлүүлэх үү гэх мэтлэг мессежүүд иржсэн. За дээрээс нь санхүүгийн тусал заах уу? Уулзын учрыг гэсэн мессежүүд бол маш их иржсэн. Архисх дурал хундаад уруу татсан, садар самунд уруу татсан, янз бүрийн байдлаар уруу татсан мэдээлэл постууд ямар их байдгийм бэ те. 12 настай хүүхдүүд үүнд мэн бас хэрхэн автах вэ? Мэдээж өсвөр насны хүүхдүүд үүнд бас сониуч зангаар автах маш их магадaltaй байдгийм. Тийм учраас эцэгчүүд мэн бас үүн дээр анхаарлаа бас хандуулмаар юм бэ шүү гэдгийг бол өөрийн биеэр мэдэрсэн. За тэгээ хамгийн хэцүү нь одоо над руу өөрсдийнхөө тэр нөхцөн зургуудыг явуулаад хамгийн гол нь тэрийг айгүй зөв бус байдлаар илэрхийлж байгаа нь миний сэтгэлийг бол үнэхээр эмзэглүүлсэн. За Facebook ашиглах хугацаанд бол маш их өөрөөс ах хүмүүсээс санал ирсэн, найзлах хүсэлт ирсэн. Энэ нь эргүүлээд таны хүүхэдтэй ямар эрсдэлд орох вэ? Хүүхдүүд өөрсдийгөө ямар их эрсдэлд оруулж байгаагаа мэдж байгаа болов. Тэгээ мэдэх хэрэгтэй. Тэгээ эцэг эхчүүд мээрээс одоо энэ хүүхдүүдээ Facebook хаяг одоо цахим ертөнцид одоо юу хийж байгааг нь бас аюул сайн анхаарах хэрэгтэй гэж би хэлмээр байна. Хүүхэд хамгааллын тухай хууль 8 дугаар зүйл. Эцэг эх асран хамгаалагч гэр бүлийн орчинд, багш сургуулийн ажилтан сургуулийн орчинд, хуулиар үр хүлээсэн төрийн байгууллага хуулийн этгээд бусад орчинд өөрсдийн эрх үүргийг хэрэгжүүлэх замаар хүүхдийг түүний хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшөлт, сөрөг нөлөө үзүүлэх үс тоглоом мэдээлэл, зар сурталчилгаа, цахим сүлжээнээс хамгаалах үүрэгтэй. Цахим орчинд бусдын нэр төр алдар хүндийг гутаанд оромжилсан худал мэдээллийг нийтэд харахаар сүрдүүлсэн бол хүнийг 2 сая төгрөгөөр хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулна. Цахим орчинд бусдыг занал хийсэн хувь хүний нуустай холбоотой мэдээллийг нийтэд тарахаар сүрдүүлсэн бол 450 мянган төгрөгөөс 2 сая 700 мянган төгрөгөөр торгох, 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1-6 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг оногдуулна. Таны хүүхдийг Таньгүй хүмүүс хүмүүжүүлж байна.